За бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв эр зориг. Библийн ишлэл нь Йошуа 1:6-аас 7. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мойсегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш зүүн тийш бүх хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно гэж. За хамтаа залбираад эхлэе. Аваа тэгээд бид таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж биднийг өдөртөнд дагуулаач гэж залбирч байна. Амен. Спорт ямар үед эр зориг шаарддаг вэ? Өрсөлдөөнтэй үедүү бэрхшээлийг даван гарахад эр зориг ямар үүрэгтэй вэ? Өнөөдрийн уншсан үгэнд хүч чадал эр зоригийн хүчрхэг хоршлын талаар гарч байна. Мойсег нас барсны дараа Йошуа удирдагч болдог. Үүнийг тэр хамгийн зүрх өхүүлэн үүрэг хэмээн бодож байсан ч эзэн түүнд хүчтэй зоригтой байх тухай 2 удаа сануулсан байдаг. Удирдан манлайлахад Йошуад хамгийн хэрэгтэй байсан чанар бол эр зориг байваа. Өнөөдрийн өрсөлдөөн, тэмцэл, дүүрэн нийгэмд ямар нөхцөл байдлууд бидний хүчтэй зоригтой байхыг шаардаж болох вэ? Мойсегоос шууд үйлчлэлийг хүлээн авсан шиг зарим нөхцөл байдал бидэнд аимшигтэй мэт санагдаж болно. Йошуад өгсөн эзний үг өнөөдөр бидэнд ирж байна. Тууштай бөгөөд зоригтой бай. Хаа явсан газраа амжилт олохын тулд ялна гэсэн зориг итгэлтэй бай. Өнөөдрийн тэмцээнд орохдоо зоригтой бай, итгэлтэй бай. Өрсөлдөгчтэйгөө зоригтойгоор тулж ялахыг хүсэн тэмүүлээ гэж. Иохан 16:28-аас. Би эцгээс гарч ертөнцид ирсэн. Би ертөнцийг дахин орхиж эцэг өөдөө явна гэж айлдлаа. Шав нарна. Одоо та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. Та бүх юмыг мэдж хинч таныг шалгаах шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр бид таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэвэ. Есүс тэдэнд та нар одоо итгэж байна уу? Үзэгтэн та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран намайг ганцаараа минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнэ иржээ. Гисэн хэдий ч би ганцаараа биш. Учир нь эцэг надтай хамт байдаг. Миний дотор та нар амар амгалан байг гэж би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж айлтлаа. Амен. Тэгээд эзний үг та нартай ярьж та нарыг босгон байгуулж хүчрхэгжүүлэх болтугай.